Хөрөг кино суугт эргээд тавтай морил бид 2016 онд нээлттэй хийсэн Дурсамж 1988 хэмээх 20 ангид киног анги бүрээр нь та бүхэнд ярьж өгч байгаа лээ. Ингээд кинондоо орцгоё. Юстдугаар анги хэр хэмжээг давхна. 1989 он эхэллээ. Оны эхэнд хаа газар л амардаг дүрмийн дагуу амраад ажил эхлэх гэж байгаа талаар яриа өрнөн. Мэдээч дахиад амармаар байна л гэдэг. Тэгж ярихдаа харанхуй болсон байхад айхгүй гадуур явлаа гэд догсооны талаар ярьж байтал дүрс шилжин манай хүн дэлгүүрээс юм аваад буцах замд нь хүн дагаад үнхэлцгээ хагартал айж явахт нь нөгөө дагаж байсан хүн нь жонхон болж таардаг. Араас даглаа гэж уурлахад гэртээ орох гэж байгаагаа л хэлдэг. Дуугарсангүй даглаа гэж уурлаад орох гэтэл жонхон сайхан унтаараа гих ив хавгүй үг хэлээд орчихдог. Зорилго нь орой өдөш гарахт нь холоос хамгаалж байгаа царай л тэр юм байна л да. Өрөөний цонхороо ширтэн суух жонхон харин ямар ч ханд аваагүй догсон хоёр таарчдээ зайлвал. Дэлгүүрээс авч ирсэн амттай ямаараа дүүгээ дайлангаа ододтой шөнө радио нэвтрүүлгээ сонсоостой. Зөвхөн энэ хоёр ч биш бүгд л байгаа газраа сонсож байдаг. 1969 онд эхэлж байсан нэвтрүүлгийн 30 жилийн ойгоор оддтой шөнө Джем хөгжмийн тоглолтоо зохиох гэж байгаа талаар ярьдаг. Тоглолтод оройхоо зочдооч танилцуулахад тухайн үеийн супер одууд байсан нь ойлгомжтой. Бүгд л баярлаж хөөрцгөн. Соноо номын сангаас харж явна. Тэгсэн өмнөх анги дээрээ араараа тавилсан бураа найз залуутайгаа буцаад нийлчихсэн байвал яах вэ? Соноо хараад л өнгөрнө. Маргааш нь болж Жонханы ээж Тэгийн аавыг асуусан. Багийн найз нь насарсан болохоор нутаг явсан гэдгийг нь хэлнэ. Өглөөний хоолой Жонханы дэтгээр болно. За догсоонч хоолны нэрийг нь сонсоод хамт ороод ирнэ. Энэ хоёрыг яа гэж яхад донруу нь хүртэл ороод ирдэг. Энэний сонсгол бол өстой супер юм байна уу? Эх 7 хоногт болох одтой шөнийн тоглолтод хамт явъя гэсэн найзууд нь бүгд л явахгүй чадахгүй л гэж таарна. Ганцхан Жонхан л хамт явахаар болно. Энэ үеэр Соноо бас нэг алдартай дуучны тоглолтыг үзэх хоёр тасалбар байгаагаа хэлээд хамт явах хүн байгаагаа ч бас хэлээд амждаг. Хамт явах хүн нь мэдээж бураа. Гэхдээ одоо ухандаа өгөөгүй л дээ. Хамт үзье өөр санаа байхгүй гэдэг ч чамаас залхаж байна. Битгий надад сайн байгаад гэвэл гомдмаар үгс хэлээд яваад өгчдөг. Манайх хоёр нөгөө оддтой шөнийн оддын тоглолтоо үзээд гарч ирээд хаар сайрхан юмнаас болоод дахиад л маргалдана. Тэгж яхтаа догсон чи надгүй бол яаж амьдрнаа гэхийг нь сонсоод гайхаад асуудал намайг дооглож л байвал багчин хамдаг байх гээд л маргалдана. Маргаан нэгэн таслаа хоёр хоос зураг аваад өгөхийг хүсгээд Жонхон авч өгнө. Зөрүүлээд нөгөө хүн бид хоёрын зургийг чи аваад өгье л гэж байна. Манай хоёрын зургийг ингээд авч өгөхөр болно. Тэгсэн нэх хүндий хоол зогсоод эвгүй ажиснаа яг зураг дарах гэсэн Жонхон өөрлөөгээ татаа тэрврээд зургаа дараалчихна. Яста хөөрхөн зураг төхөө. Орчин үеийн догсон дээр ирэхэд нөхөртөөгөө нөгөө зургаа хараад энэ үеэс л надад сайн болсон байх та гэд ярьж итэл тэр үед яах вэ? Хөөрхөн байсан хөрхөн байсан л та гэдэл үгэндээ орогдно. Хүүшээ. Нөхөр нь арай Соноогийн ээж Тэгийн аавыг дэлгүүрээ нээхгүй удаан явж байгааг нь гайхнаа. Баяраарч хаадаггүй болохоор аргагүй шүү дээ. Гэжээтэл Жонханы ээж дуудаад аваад явцдаг. Гэтэл дүрс солигдсон Тэгийн аав Соноогийн ээж яхта оршуулган дээр хамт сууж яхан тэр. Энэ хоёр нэмээд энэ нас орсон найз нь багийн сайн найзууд юм байна л да. Эхнэр хүүхдийг нь хараад хоёр найз нь димээл өрөвдөж сун. Нэг л өдөр яваад өгөхөөс хойш амьдралын төлөө зүтгээд чи яах вүлээ? Амьдрал гэдэг ийм л хон. Одоо яалтаа гэдэл харамсан сун. Нөгөө талдаа Жонханы ээж Соноогийн ээж хоёр хүзэр тоглоо сууж байна. Тэгж яхта Жамбууны талаар яриад авна. Жамбуу хийд явчихаж хоолунд муутай байгаадаа гэхэд ээж нь харин эсэргээрээ манай хүү гоймонгоос гадна юунд дуртай гэж гисэн хийдийн хоолнд нугасгүй байдаг шүү. Бүр амтрхан идээд дахиад нэмье л гин. Жамбуунд ч санаа зовх зүйл алга дөө. Хаалганы хонх дугарлаа. Хинийх вэ гэсэн Соноогийнх байна. Соноогийн ээжийн хадам ээжд нь шуудан ирсэн байхан тэр. Задлаад хартал хадам ээж нь байшинганд барьцаан тавиад зээл авснаа. Зээлээ төлөөгүй хүн хоримтлагдаад бүр дуудлаг худалдаагаар орхоор болсон байдаг. Яа, тэнгэр нурах шиг л боллоо. Банкнаас нь 10 сая вон эх сарын 1 гэхэд өгөх юм бол асуудал шийдэгдэнэ л гэдэг. Сандраад хадам ээж рүүгээ залхахтал бүр даапалж байгаа юм шиг. Наадах чи угаасаа миний нэр дээрх миний байр. Хүүхэд хэрэгт орчиход нөгөө хүн нь тохиролцъё гэд байхад яах юм л гэж байна. Байраа алдчихвал хүүхдүүдээ над дээр аваад иргээд бүр хатсан шалаанд орууллаа да. Тэгснээ нэмээд ер нь чи тэтгэмжийн мөнгөөр юу хийгээд байдیں۔ 10 сая чамд байхгүй мүү? Цэнгээ хөөгд яваад байд юм уу гэснээ бас ацтайгаар нь дуудаад миний гэрт хүүгийн минь мөнгөөр жаргаж байна ч гэх шиг. Энэ одоо арай хитэрнэ. Тус олдгон бэж. Догсон нууил хоёр бүжгийн хөвслээ би биедээ гайхуулах нь холгүй зурагт руу баг орох нэ.
Энэ үеэр нь оройн хоолч болж догсооны ээж тэгийг дуудаад хамт хоол идий гэж хэлгэсэн ч нөгөөх нь идэхгүйгээд ирдэггүй. Тэгсэн ч савнд хоол хийгээд аваачиж өгөхөөр болно. Асрагч нь аятал байх юм а манай энэ. Яг гэрлөө н орох гэтэл идэхгүйгээдээс хүн өдөөс нь идэхэр болоод гараад ирэх юм тэр. Манай хоёр ч савтай хоолоо бариад буцаад гэрлүүг алхана. Ороод хоолоо идэж явах үед нь утас дугардаг. Ээжүүд соноогийн цуглаад болсон явдлыг мэднэ. Арга олох гэж бөөндөл хичээнэ. Нөгөө хоёр ээж нь хаанаас мөнгө зээлхүү бит хоёр бас хай гэсэн ч та хоёрын царайг яаж харах вэ? Би өөрөө болгоё л гэж үзнэ. Жонхны ээж хүнээс тусламж гуйхтай битгий санаа зов зүгээр штэ туслуулж болно гэсэн ч зүгээрээ гэд хавтуулдаггүй. Яаж зүгээр ахав вэ? Амьдрал үнэхээр шудраггүй сайнаа гэж гомдлож гарна. Өдий хүртлээ ийм зүйлтэй тулахгүй тулд хичээсэн зүтгэлийг минь яаж байгаа юм бэ гэдэл тавчтаад өөх гээд. Амьдрал ганцхан надад л хатуу хандах юмаа гэдэл уйлаад байна. Гэсэн ч сэтгэлээ дахиад чангалан хүүгээ орж ирэхэд юу ч болоогүй мэт инээгээд л өгтөн. Дэндүү их хичээж байгаа хүүгээ харж л тавширдаг. Хажуугаар нь буугаан өвддөг ээжтэй журж хальсаж өгөхөөч мартдаггүй ийм сайн хүүгийнхээ ирээдүйд нь хадгалж байгаа мөнгөөч сүхэж үзэж байгаадаа л харамсна. Маргааш нь болж тэгийг авч ирсэн байлаа. Аав удаа хажуугаар нь өнгөрөхдөө орой уулзъя гэж яадаг нь. Орой болж догсооны аав шалтак хилэн гараад явна. Тэгийн аавыг тайтгаруулаад ирийгээд л гарна. Дэлгүүрт нь ороод иртэл байхгүй. Тэгсэн цус харавалт болоод угаа алдаад унтсан байдаг. Аз олж догсооны аав олж имлэгт хүргээд хаюулаас авардаг. Тэгийн аав дээр 30 минут л хоцорч очисон бол ургамал хүн болох байсан. Амжиж очиж амийг нь аварсан болохоор аюул ард хоцорсон санаа зовлтгүй хэсэг гарын салгана нь. Гэтэ удахгүй зүгээр болчих нь бас танд баярлалаа. Маш хурдан арга хэмжээ авсан байна гэж эмч хэлээд яваад өгдөг. Дараа өдөр нь ээжүүд ээлжээр хоол хийж өгөөд иргэдэг. Хоол аваачиж өгч байгаач сахиур авсан дээр талаар хоёр ээж яриад өнгөрнө. Эмнэлэгт тэгийн аавд хийж чадах зүйлгүй байж байтал сувлагч орж ирээд биеийг нь үзэнгээ сахиур авсан дээр талаар зөвлөнө. Хүн маань байгаа гэдэл халдаадаггүй. Тэг эмчтэй уулзаа сууж байна. Эрт олж арга хэмжээ авсан учраас сайн байгаа. Годохгүй гарч болох талаар яриад гарах гэтэл эмч нь гарын үсгийг нь авъя л гэхин тэр. Манай хүн ч шодолдоо дүр салгидаад аав дээрээ орж ирээд бие бодсонгүй та намайг ганцаарыг нь үлдээх гэлээ гэж гомдлно. Аав нь ч гимшингүү зүгээрээ л гэдэг. Би зам муутай болохоор сахиур ав гэсэн ч зөрүүдлээд авдаггүй. Би зүгээрээ л гэдэг. Оронд нь хамт явж чадсангүйгээд санаа зовоод байдаг. Тэгийг төлбөр төлөх гээд явхдаа зэрэгцэн догсооны аав ээж ороод ирнэ. Идмэр байгаа зүйл байгаа бол хэлж агаарэ. Ажлаасаа тарахтаа оруулаад ирж бай гэтэл зөрүүлээд нэг зүйл гуйдаг. Тэр нь тэгийг хятад руу тэмцээнд явахт нь догсооныг хамт явуулаад өгөөч гэхин тэр. Нөгөөхөн ч пассвортаа аваад ачаагаа бэлдээд бүүн баяр. Яагаад ихч гэж гээд нууйл асуухад тэгийн аавын тайлбар нь гардаг. Санаа тавьж халамжлах хүн хэрэгтэй байгаамаа гэсэн эрэгтэй найзуудаас нь аваад явбал зүгээр юм биш үү гэтэл тэд нэрэ төгсөх анги гэдэм да. Хөөе аава догсон бас төгсөн штэ. Муу сурдаг гэд гаргуунд нь гарах гэж байгаа юм шиг эвгүй гэллээ те. Аав ээж хоёрын ч сонин болонгууд яриагаа зөвөр эргүүлэх гэж сандарч өгнө. Гүй нөө муу сурдаг гэж тэгээгүй шүү. Эрэгтэй хүүхдээс илүү эмэгтэй хүүхдийн пассворд хурдан гардаг гинэ гэдэл гойно. Гуйлтаж амжилттай боллоо. Манай хэдэж охиндоо биш. Тэгэд л санаа зовстой. Хятад улс Гуанчжоу Азийн даамны авраг шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тулаан. Буудалд өрөөндөө орохоор зогсож байхдаа Солонгосоос ирсэн сэтгүүлч зураглагч холбооны менежер зэрэгтэй тогсон танилцсан. Бас тэгийн хажуу өрөөнд ороод санаа тавьж байх үүрэг өгч өрөөнийх нь илүү дэлгүүрийг менежер нөгдөг. Тэгэд оройхоо 6 цагт идэ гэтэл дуугаа яваад өгнө. Догсон би чамайг очиод авъя гэсэн ч чимээгүүл гараад алсна. Менежер нь энэ байдалд нь дассан бололтой. Бараг ирэхгүй байхаа л гин. Хоол унд нь таарахгүй шингдэггүй гэдэл хоол иддэггүй гин. Энэ нь харин догсонд цоошин төрхөн байдаг. Орой болж хоол идэх цаг боллоо. Ширээ дөрөв хоол хараад догсоо бүүн баяр болоод л ирнэ. Тэг харин дараа болъё гэд бууж ирээгүй байдаг. Догсон хоолоо идэнгээ өөр амттай хоолтой газрын талаар асуугаастай. Замын цаад талд байдаг сүшиний газар амттай хоолтойч амар очиртой болохоор баг очиж чадахгүй байхаа л гин. Энэ бүхнийг сонсонгоо догсоонч идэж гарна. Соноогийн ээж дүүрүүгээ залгаад мөнгө асуухад дүүн байхгүй. Яана та одоо яанаа л гэж санаа зовно. Би өөрөө зохицуулнаа. Ээжид битгий хэлээрэ гэд уцаа таслана. Энэ үеэр Жонхваны ээж авч явах хоолыг нь оруулаад ирнэ. Маргааш нь тэгийн аав уг нь бүхнийг чаддагч энэ удаа юу ч хийж чаддгүй. Арга бараа сууж исэн соноогийн ээж орж ирээд эмхэлж цэгцлээд хувцсыг нь янзлаад чимпийл гэж өгнө. Нөгөө гэрт догсооны аав ээж нь охиндоо санаа зовсоор юунд гэж хэрэг тарихгүй байгаа гэдэгт нь. Хятадд догсон буудлын үйлчлэгчид дохио зангаагаар суултуур ажиллахгүй байна, хүүдэн байна гэдэл гомдол мэдүүлж гарлаа. Энийг нь харсан манай талын хэд охин хүүхэд хэцүү байсан байх таа гэд бодцгоно.
Тоглолт эхлэх болж лифтээр дээшээ бөөндөө гарч байгаа ч анир чимээгүй. Бүгд дуурдгүү. Буух давхуртаа эртэл бөөн сэтгүүлчд бүчээд авдаг. Догсон анх удаа шахуу тийм бахархаж гайхсан харцаар Тэгийг ширцээр Тэг өрөөнд орно. Тэмцээн эхэлтэл тусгай өрөөнд Тэг ганцаараа хүлээд юм байна л да. Хүн ч оруулж болтгүй л гин. Менежер нь түр гараад ирэх зур нөгөө шин сэтгүүлч нь хүй хай гэхийн завдалгүй камера бариад орчдөг. Догсон сандраад очтол дотор нь Тэг төв царайлчихсан. Гарноо би ганцаараа баймаар байна гэж сууж яадаг. Нөгөө хідэн ч сандраад яаж байгаа юм гэдэл загнаад татаад авчна. Шинд болохоор яаж мэдхэвтэй. Сайн таньдаг догсуунд ч Тэгтэй шинээр танилцаад байгаа юм шиг мэдрэмжтэй байгаа юм чин. Тэмцээн эхлэх болж Тэгч гарч ирээд танхимд орно. Энэ үед санаагүй ээж утасны дэвтэр хараад шаналаад сууж яхад нь утас дугарна. Автал ах нь байдаг. Чи яагаад надад хэлээгүй юм бэ гэдэл зэмлэнэ. Бас өөрийнхөө найз Тэгийн аваас асуугаад үзэхэд би өөрөө асууж үзнэ гэдэл таслана. Хятадд тэмцээн дуслаа. Хүлээж байсан сэтгүүлч тал талаас зураг авч яхад дундаас нь солонгос сэтгүүлч гараад ирхэн тэр. Тэг яасан асуухад ялсан байдаг. Ингээд ч дуусаагүй 3 мөрөг тоглож байж жинхэнэ ялагч нь тодрох юм байх. Маргааш дахиж тоглоод хожигдвол 3 дахь өрөг хийх талаар тайлбарлана. Ядарсан Тэг бараг л унтаагаараа явхан тэр. Оройн хоолны үеэр очиод авьяа гэсэн ч өглөө 7 цагт л сэрэгээрээгээд яваад өгнө. Энэ мэдрэмжүүд догсоонд эвгүй юм шиг харагдсан ч манай хүн харин эсэргээрээ яана би амар идэх юм шиг байна. Үнсүүд байна л гин. Менежер нь гачин царай гаргах нь ойлгомжтой. Догсооны гэрт оюутнуудын жигсаалын талаар мэдээ гарахад аав нь Бурааг ирсэнг асууна. Ээж нь түрүүн орж ирээд унтсаан л гэж байна. Тэгсэн орон дотор нь нэрэл Бураа унтаж байгаа харагдаад ойртол хүнжил дотроо бөөн дэр хийгээд өөрөө байхгүй. Аав ээж нь мэдээгүй бололтой охиноо жигсаалд орвол үсийг нь хулсаад хийд явуулах юм бах уу. Тэгж яагаад жомбооны очисон хийдийг асуусан. Нэртэй хийдэлгэн шүү. Хийдэд нэртэй нэргүй гэж юу эсэн гэл бас аав нь үглээстэй. Тэгсэн хийд нь нэрээ нэртэй хүмүүс очдог. Нэртэй хийд болтой шүү. Жомбон ирсэн хүнийг нь нууцаар хараастай. Дараагийн өдөр нь бас л бөөн зурагчид нам гүм хүмүүс. Тэг өрөөндөө ганцаараа ч орлоо. Тоглолт болохыг хүлээгээд сууж байсан догсон унтаад байсан. Менежер нь гайхсан хിവэрэл. Санаа зовдгон байхдаа л гэд байгаа болтоо л доо. Догсон тоглолт эхэллээ гэд хэлэх гисэн өрөөндөө тамхи татаад Тэг зогсож байх нь тэр. Тэр харсан хүн нь найз Тэг нь биш. Том хүн болсон. Алдартай Тэг байдаг. Сануугийн ээж нэг тийш залах гэж байснаа хүүгээ гараад ирэнгүүт нь болчихно. Санууг Жонхванад юм оруулаад өг гэд явуулна. Тэгсэн Жонхван үүднээсээ буцаад чирж гараад дөнрөөний авчирсан киног үзэхээр дагуулж явах гэтэл Сануу нуйлтаа уулзсан гэд үлдчихдэг. Юу нуйл ахад Бураатай л уулзах гэж тэр штэ. Тэгсэн Бураа байхгүй. Хайцсан гэн асуухад хөдөлгөөнд оролцож байгаа л гин. Хаширдгүй юм бэ. Бөөн үемэн дунд зөрөөд Бураа баригдсан байх нь тэр. Бас нөгөө найз нь хараас нь баригдаад ороод ирнэ. Сануугийн ээж үл хөдлөхөөсөө байр асуугаад ярьж идэг. Догсооны ээж нь орж ирээд Жонхваны ээж хөлөө гимтээсэн болохоор яваад ирээл гэж байна. Тэгсэн өглөө нь Тэгийн абаас шампунь загсан талаар яриад амжина. Үсээ угаасан ч угаагаагүй юм шиг харагдаад гэдэл шоолоостэй. Яг тэр үед үсээ талент гарсан Тэгийн аав яах вэ гэдэл тарагч онгойлгож чадахгүй сууж идэг. Сануугийн ээж орж ирээд нүд ирмэх төдийд хамаг юмыг нь янзлаад үсийг нь угааж өгөөд хоол идүүлнэ. Тэгийн талаар яриа өрнүүлэн хамт хоолоо идэнэ. Тэгийн тэмцээн нь дуусаагүй л байна. Бүр 10 цаг үргэлжилснээ эцэст хашгүй дуслаа. Эсрэг тал нь инээгээд Тэг төв царайтай хэвэр байгааг нь хараад сэтгүүлчээс яасан гэн асуухад хожсон л гэж байна. Яагаад энэ царайтай байгаа гэсэн өрсөлдөгчөө хүндэлж байгаа нэг осны ёс зүйн тэр юм гинэ. Тэр олон сэтгүүлч дундаас догсооныг харсан Тэг хадаа л нэг юм инээлээ. Бурааг авч явсан цагдаагийнхан хол газар аваачаад буулгаад үлдээчдэг. Халаас авахтал цөөн хідэн зоос байна. Санаа алдаад л алхна. Эмнэлэгтээ сануугийн ээж гарч загсан бов аваад ирээгээд гарна. Тэгийн аваа дуг хийгээд сэртэл найз нь ирдсэн байдаг. Бие бодоход яад юм бэ? Бие бодож айлтаа гэд өглөөж яагаад дүү охиныхын талаар яриад чамд хэлснүүгээд хамаг асуудлыг нь хэлчихдэг. Бураа утасны бүхээгт ороод эхнээс нь залгаж гарна. Хамгийн түрүүнд найз залуу руугаа залгахдал утас авдаггүй. Гэрлүүгээ залгасан бас авахгүй. Жонхваных руу залгасан жинжүү уцаар нь тоглоод болдгоо. Аргагүй ирэхэнд битгий аваараа гэж яагаад л Сануугийн их руу залгана. Милэн дуудаж яг Бураа тавих гэтэл Сануу авчдаг. Тэгээд нөгөө ид маань баяр хүргээд их ятарсан бах. 2 хоног хоолч идсэнгүү залуу хүн тулдаал ард нь гарлаа гэхийг нь сонсоод Тэг бүр гайхна. Би өмнөхөөсөө илүү сайн унтаж хоолоо тасралтгүй идсэн гэж авд юм да. Тэгсэн энэ бүхнийх нь ард манай догсон байдаг. Нөгөө хятад үйлчлэгчтэй бүр нэвт ойлголцоод байдэн шүү. Тэг бодлоо ухраагаад үзтэл
Догсон оожрлон барин амттай хол өөрийнх нь өрөөний гадаа тавьж үлдээгээд өрөөнд хүүтэн байна гэж солиулаад доороосоо даарна гэд солонгосоос халаагчтай гудас хүртэл чирээд аваад ирсэн. Өдөр болгон хувцсыг нь бэлдэж тавиад л үнэхээр л төгс халамжилж арыг нь баттаасан байт юм да. Тэр халаагч нь өрөөнийх нь болж таарч байгаа. Бураад игсэн өрөөндөө хүлдэхнэ. Ингэч л тухтаа гих чин тэмцээндээ амжилттай орсон байдаг. Хамт явсан хүмүүс ч найз ч сайхан юмаа гэдэл магтана. Аавтайгаа яриад сайн яваагач дуулгаад амжина. Тэгийн аава буцаад өрөөндөө орсон бүүн загсан бом авчихсан. Соногийн ээж ирчихсэн байдаг. Ширтэж яагаад надад хэлээгүй юм бэ л гэж байна. Ах хэлсэн үү гэхтэн өдөржин хамтайдаг ээж яагаад ахаас ч сонсох ёстой юм бэ л гин. Би ичээд байсан юм аа л гэдэг. Хариуд нь юундаа ичтээ. Би ах чинь штэ. Би ийм байдалтай байгаадаа ерөөсөө ичихгүй байна. Энэ амьдралдаа бусдаасаа тусламж авах ч үе байна. Бусдад төвөг удаагч үе байна. Бүгд л тэгжид амьдрдаг. Хэтэрхий ганцаараа шаналж амьдрах хэрэггүй гэсэн ч би танд сайхан явж байгаагаа л харуулмаар байна гэд нэмээ загнуулдаг. Тэнэг гэдэг нь чи сайхан л амьдарч байгаа штэ. Муу амьдраа юу? Яавал чамшиг сайхан амьдрахын соноо жинжүү хоёрыг чи ямар сайн өсгөж байгаа юлээ? Тэр чинь л гэхэд маш том зүйл шүү дээ. Амьдрал ахуйгаа сайн авч явж байна. Үр хөвгтөө сайн өсгөж байна. Бас ганц би нутгийн ахыгаа халамжлана. Тэгээд тэр үед намайг сөүл рүү дуудаагүй бол би өдөөд ямар ч байх байсан бэлээ гэхин тэр. Эхнэрээ алдаад арх ухаас өөр хийх юмгүй байхад нь хотод хүрээд ир гэж дуудаад манай хоёр ийм сайхан хуршүүдтэй болсон юм байна л да. Тэгээд бүр үхлээс хүртэл хуршүүд нь аварсан болж таарч байгаа. Хүнээс гуйхтаа битгий ич. Дараа нь хизээ нэгэн цаг тэр хүнд туслах өдөр ирчил тарна. Хэцүү байвал хэцүү байгаагаа хэл. Битгий хатуу байлдаа гэд 10 сая вонтой дэвтэр өгнө. Авахгүй гэсэн зээлж байна. Багаар дуусгараа л гин. Бас бэлнээр мөнгө өгөөд сайнаар ярьж байгаа дээр бугуугаа үзвэл би эмчтний хэлсэн байгаа гэд чин сэтгэлийн яриа манай хоёрын донд өрнөдөг. Хятадд догсоонд тус болсон буудлын залуу тээгтээ зураг авах болно. Дараа нь сэтгүүлч манай хоёрын зургийг дарж өгөхөр болно. Дотн гихчин зургаад харуулна. Одоо энэ догсоонд нөхөртөөгөө зурагны талаар яриад хизээ билээ гэхт нь нөхөр нь он сарыг нь хэлтэл чиний хувьд жохол өдөр байсан байх те гэдэл ярьж гарна. Яаж сандаг байна гэдэл хөөрөөд байсан. Тэгсэн харин нөхөр нь хараач мутсан юм уу? Доор нь он сарнд байна штэ гэл бас уурлуулчихна. Буцаад хуучин үед ирлээ. Бураа автобусны буудлын дээр хин нэг хүлээгээ зогсож байдаг. Тэгсэн хажуугаар нь найз залуу нь машинтаа ирээд авч байгааг хараад бураа сэтгэлээр унаа зогсож байсан автобусын дотроос дулаан хувцас бариад сонуу буугаад ирдэг. Такси эртэл хоол идэхэр болно. Хоолны газрын эгч яста гоё хос байна гэдэл магтана. Бураа энэ үед би чамд уурлаж байгаагүй штэ. Чи сайн хүмүүжилтэй ухаантай хүүхэд. Би хүний чинь хувьд чамд сайн. Цаашдаач гэсэн урдийнх шигэ байж болохгүй мүү? Чамаас би холбоогоо тасалмааргүй байна гэхдээ шийдэмгийгээр би хүсэхгүй байна. Тантай ийм харилцаатай баймааргүй байна. Ямар ч утга алга гэснээ тоглолтын тасалбар өгдөг. Найзын эгч шиг биш. Эрэгтэй эмэгтэй хоёр шиг тоглолт үзьгээд л шийдэмгий хэлээд орхино. Энэ ангийн төгсгөлд жомбон харж болохгүй, ярьж болохгүй хүнтэйгээ ярьж байгаад чирэгдэж гарснаар өндөрлөдөг. 10 дугаар анги дурсамж. Самун хороололд орой болжээ. Жухам ажил хийх гэж байгаа аятаа дунрууны аав гарч ирснээ үүдэнд байгаа үнсээ тарааж буталснаа хайрын зууж гарах цаг болчихлоо гэж орчдөг. Энэ нэвтрүүлгийг нь бүгд үздэг бололтой. Тэгээ аавч хараад сууж гин. Тэгсэн гаднаас соноогийн ээж хоол оруулж ирж тавиад аяга угаах хэрэггүй би ирээд угааж өгнө гэж гараад явна. Догсооныг ч зургатанд наалтаастай. Тухайн үеийн хит киног үзээд сууж яхан тэр. Аян дээр нь бүгд л уяраастай. Үзэгдлүүд уягдаж явах яг тэр үеэр манай нөгөө хөрөлтэй аав эхнэрийнхэн чихэнд кино дуурайж романтиклах гэж байгаад төс тас хийсэн дуу чихэн дээр нь тавиад золтой л нөгөө тишээ явуулсангүй. Эхнэр нь өмнөхөө бодвол нэх уралсангүй. Маргаашийн хоолой бэлдээд ухаалаг. Дүр салгидан жонхооны өрөөнд дүнрөө нь ороод ирчихсэн гэр орондоо харихгүй оронд нь хөвтөж байдаг. Бас жомбоныг хийд ороод ирсэн гахаастай. Хамт хонох гэж байгаа мó гэсэн гэртээ харинаа л гин. Учир нь маргаашаа дүнрөөний төрсөн өдөр нь гэртээ үзэгдэдгүй ээж нь далайн байцаатай шүл хийж өгнө гэд хагартлаа баярлаж байв. Маргааш боллоо. Дүнрөөнийг өглөө босоод ирсэн гэрт нь хүн байдгүй. Хоолны ширээн дээр харин нэг бичиг байхан тэр. Ажил гараад ээж нь эрт явчлаа. Найзаадтайгаа хамт амттай мавчи дээрээ хайртай шүү ээж нь гэд бичээд үлдээсэн байв. Санаа алдаад л үлдлээ. 1989 оны 1-р сар догсооны аав ээж нь байхгүйгээд хоёр найзаагаа гэртээ оруулахар болно. Орхосоо өмнө найзууд нь чэтийг даамчин гараад иргээ хилчгэлтэй гэдэл шалаастай. Харин манай догсоо тас хамгаалаад өнгөрдөг. Цаанаас нь сонуу гарч ирснээр найзуудынханд эргэд бураа игч гэж асуугаад бас л уурлуулад орхино. Найзууд нь анх удаа ирж байгаа бололтой. Доод давхурт байдаг гэдгээ хэлдэг. Эцэндээ авч ирдэггүй л байж л тайв.
Харин найзууд нь ядуу байх нүгэл биш. Харин царим удаа байх л нүгэл. Чи хөөхөн штэ гэж ирээд л гэрт нь орно. Үүдэнд нь жонхоонтой таарнаа. Хэлэх юм байна гэд уулзахыг нь найзууд нь холоос хараастай. Тэгээд гэрт нь орсон бураатай бас таарчдаг. Манай энэ хоёр бураагаас бас айд юм байна. Номондоо ороод л үлдэнэ. Дээдэлд аавын төрсөн өдөр гэд хэлж дуусаагүй байтал ээж нь аавынхын төрсөн өдрийн бэлэг 20 сая вон төрүүлээд өгчөж. Манайх машинтай болсон ямар машин болоо гэл баярлаад гараад хартал жижиг хуучин тэрэг байж таарад манай хэд тэгсгээд л яваад орчихно. Татгануур агч мүд зангаа тавихгүй байна л да. Догсоонод манай гурав говьн чанаж идээд сууж яадаг. Хөвгүүдтэй танилцахаар болсон талаар хэлээд хамт явъя гэхтэн догсоонч зөвшөөрч хувь тавилантайгаа таарч магадгүй гэхэд нэг найз нь хувь тавиланд ёстой итгэдэггүй. Яриа өөрчлөгдөж түрүүн юу гэсэн талаар нь асуухад кино үзье гэсэн гэдэг. Манай хоёр ч баттаараа сайн юм байна гэдэл эргэлзүүлчихнэ. Тэгээд шалгахаар болно. Яаж гэхээр танилцах уулзалтанд явах гэж байгаа талаараа хэлчих. Тэгээд би явах уу гэд асуугаад үз гэж зөвлөнө. Өмнө нь зөвлөгөөн зурж байгаагүй гэдэл чухам ярьж эхэлтэл догсооны бүтлгүүтэл харагдаад чимээгүй болно. Буруу номын санд ирээд сануудад тасалбарыг нь буцааж өгөх гэдэл байдгүй. Тэгэхээр нь ширээн дээр нь байсан номон завсран захиа бичиж үлдээгээд яваад өгчдөг. Нөгөө талд уур нь хурж боож өгөх гэж байгаа жонхооны ээж баг хүн номын сан явахаар болоход аав нь шинэ машинаараа хүргэж өгье гэхэд эвтэйхэн татгалцсан. Бас ахыг нь асуухад ах нь сүүлийн үед автомат тоглоом донтож байгааг хэлдэг. Тэр нь бүр жоохон хүүхдүүдийн тоглодог тоглоом байх нь тэр жамбууны ард бөөн том хүмүүсийн очор. Догсоо найзуудынхаа хэлснээр асуух гээд л мэлэн ухарч буцна. Тэгжээтэл жонхон гараад ирнэ. Сануу орой тоглолт үзнэ гээд номын сан дээрх суудлын сул байгаа болохоор очиж хичээл хийхээр явж байгаагаа хэлтэл ямар нэг юм хэлэх гэж байгааг нь гадарлаад догсоонаас асуусан ч яриаг нь булзааруулад тэгсгээд яваад өгдөг. Сануу бөөн баяр орой тоглолт үзнэ гээд гой дээрээ тавьж яадаг. Гэхдээ бураа очихгүй гээд хинт үлдээч юу? Бураа чи байн цаг хараастай. Нэг л юм эвгүй оргиод буцаад номын санд нэртэл ширээн дээр нь жонхоо сууж яадаг. Тасалбар нь бас газар унчихсан байхаар нь сэмэрхэн гэрмалж аваад бусдыг нь асуутал сануу өнөөдөр тоглолт үзнэ гэсэн штэ гэж хэлж дуусаагүй байхад нь гүгээд явчихдаг. Тоглолт болох газрынхан гадаа сануу хүлээсээр Тэгийн аавд сануугийн ээж хоол хийж өгөөд гарахтаа тэгийн хоолыг ч хийж өгсөн гэд бас чихвчтэй байгаа болохоор зурагтаа чаахан чангал гэд чангалж өгөөд гараад явна. Сануу хүлээсээр үүдний хүн нь тоглолт болох гэж байгааг нь сануулад байж идэл бураа хамсгаатаад тасалбарыг чинь буцааж өгөх гэд хүрээд ирдэг. Сануу харин бөөм баяр ирсэн л болоо гэд дагуулад яваад орчдөг. Жонханы гэртээ ирэхтэн догсон асуух юм байна гэд байж идэг. Өрөөнд нь ороод хэл гадаа хүүтэн байна гэд дагуулад орно. Ороод хид асуулгаж байж танилцах уулзалтанд явах гэж байгаагаа хэлээд би тийшээ явах уу гэд асуучдаг. Оройн догсон орондоо дуу сонсож яадаг бол бураа бодолд ороод унтаж чадахгүй хэвтэж яхан тэр. Харин сануу жаргалтай гих чинь унтаж яадаг бол Жонхуан бас нойрноосоо илүү бодолдоо дилдээстэй хэвтэж яадаг. Тэг харин унтахын оронд тоглосоор догсооны аав гудмаа шүүрдэж цэвэрлээд орой дуусна. Маргааш нь боллоо. Ширээ дөрөн хоол төрсөн өдрийн дуутай Жонхуанид өглөө эхэллээ. Бас хүүхдүүд нь аавдаа бэлэг өгнө. Гэсэн чи энэ өдрийн гол эзэн нэг л мунжаар байна. Догсоон нь орж ирж нөгөө хамт хийдэг хөдөлгөөнөө хийсэн ч нэх баярлаад байгаа юмгүй тэгсгээд өрөөнд орчдөг. Өрөөнд орсноо их нэртэй төрсөн өдрөөр сэтгэл санаагаар унаад ах юм гэхтэн багада зодуулдаг байсан уу? Ээжигээ санаад байгаа мó? Эсвэл X-ээ санаад байгаа мó? Хэрвээ X-ээ санаад байгаа бол хэл би аваад ирье. Чи жаргалтай гэвэл X-ийг чинь ч олоод ирье гэд хэрэндээ сэтгэлийг нь засах гэд үтсэн ч нэмэр болдоггүй. Бас шүүгэнд байгаа цоглуулгуудыг нь хараад хаяач гэж уурлаад авч гарах гэтэл буцаага тавь гэд өнгөрнө. Галтайхонд тортик крем түүж идэж байгаа жамбон. Түүнийг харснаа нэг өмхөлтөөр идэж чадахгүй гэж ирээд л хоолоороо тоглох хоёр зөнөг. Тэр гурав ойр зургийн юм ярьж байхдаа ахийнхан тоглож байгаа тоглоомын талаар яриад багангийн хүүхдүүдтэй муудалцсан болохоор энэ хавь тоглож чадахгүй өөр хороолол тоглож байгаа гихтэн тэр хороолол нь догсооны найз Мануг амьдардаг хороолол болж таарч байгаа юм. Тэгжсэн догсооны аав ээж төрсөн өдрийн мэд хүргээд ороод ирнэ. Жонхоны ээж сэтгэл санаа нь тааруу байна гэхтэн бусад бүх өдөр хөөрч баярлаж явдсан байж гэхдээ зэрэгцэн утас давгарна. Дөнрөөний гэрээсээ орохсон намайг ирээд ав мөнгө дуусчихсан томчуудад битгий хэлээрэй гэж ярьсан байв. Томчууд санаа зовоод юутайч тайвшруулад аваад ир та нартай хамт том хөө явуулаа гэхэд тэр том хүн нь бураа олж таарна. Бас болоогүй тэг соноо хүртэл дагаж явахаар болсон байла. Өглөөж л дуу тавин хөдөллөө. Дөнрөөний гэрээсээ явсаар нэг далайн хэрэг дээр ирсэн байна. Юун ч хол явд юм те. Жонханед аав ээж нь зурагт үзээстэй. Том хүн сэмээрхэн гитээд ээжийнхэн төрөвчнөөс 1000 вон авах гэж яагаад баригдаад 1000 вон чи хүрх юм уу? 100000-ыг аваад яв гэхтэн аав шигээ реклам дөөрэж яагаад ээжтэй цагнуулна.
Аав нь ч бас хэсэгхэн зураг хямарч байгаагаа мартаад реклам дуурайсан биш сэтгэл санаанд бүрэлд ордчдөг. Далайн ирэг дээр тоглож байгаа хэсэг залуусын юмнаас гусаж ягаад чирүүлээд явнаа. Баригдчихлаа гэж бодтол найзууд нь ирсэн байдаг. Машин дотор бураад нам загнуулна. Машинд 6 хүн байгаа учраас хоёрыг нь автобусаар явуулахар болно. Тэр хоёр нь энэ хоёр. Айку нь яг 139 муу юм уу гэдэл манай хэд гайхаастай. Жонхоны ээж аавынхын цуглуулгыг хаях гэж яагаад газар дээрээ баригдаад буцаач оруулахар болно. Тэгснээ уугч энтрээ харснаа дараа нь өвлүүлж өгч болно штэ ч гэх шиг. Ээжүүд хамтдаа суужгаад нөгөө цуглуулсан цуглуулгын гайхахаасаа гадна уналттай байгаа мэдрэмжийг нь бүр их гайхаастай. Бас дээрэс нь Соноогийн ээжийг тэгээ автаа нийлчих гээд яриад авав. Соноогийн ээж ч ирс урлана. Нөгөө хоёр нь залуу байж л гээд яриад амжина. Тэг тогсон хоёр үлдээд араас нь явхар боллоо. Манай хоёр үлдсэн цагийг зугаатай өнгөрүүлнэ. Яагаад гэж? Баян тэг байгаа юм чинь. Хоол идээд гараад ирсэн тэг өвөө нартай тоглочихсон сууж яадаг. Тэрүүхэн тэндээ зааж магаад. Манай хоёр унаагаа иртэл догсон тэгийг халамжлаад сүуд. Хүүхэд дагуулж явж байгаа итал зан гаргана. Нөгөөх нь ч асгаж цутгаад. Тэгснээ манай хоёр далайгаар зугаалахар боллоо. Гутлаа тайлахгүй эрхүү мөнүү гэдэл хэлж дуусаагүй байтал бөмбөгний өмнөр орж захиулаад эрхүү юм аа гэдэл магтуулаад авна. Болцоо шиг л гоё өдөр болчихч нэ гэж. Нөгөө талд төрсөн өдрийн эзэн гуниглсан хэвээр гарч хоол идэхгүй гэртээ ямар ч хоол идсэн яах вэ гэдэл үгээ зөөгөөстэй. Жомбун харин автомат тоглоомноос хамаг зоосыг нь түүж агаад хэсэг эвгүй ах нарт баригдана. Яг тэр үеэр нь догсооны найз манууг зоонтгтой явж байсан чиг аймаар ах нарт хөөгдөж байгаа жомбун шүхртэн гүйж ороод нуугдчихдаг. Энэхүү энэ дээр романтик кино цаашаа хөв заяаны уучрал болох нь тэр. Догсооны найз гэдгийг энэ ч хэсэгхэн ярианаасаа мэдэж аваад хөв заяанд итгэдэггүй найз нь бүр шок. Машинтаа хэд гэрийнхэн гадаа ирлээ. Яагаад явсанг нь асуухад ээжээсээ болоод л гин. Ээж нь даатгалын газар ажилдаг мундаг ажил хэрэгч эмэгтэй байт юм байна л да. Тэгснээ миний төрсөн өдрийг ч тоолгүй ажилдаа яваад мөнгө орхиод явцсан байсан. Өөр хүүхдээс нь илүү үйлчлүүлэгчт нь чухал. Надад нэг л хүсэл байдаг. Ээжийн хэдэг талаан байцаатай шүлгээд л гомдлоо ярьж гарна. Тэгсэн бураас сонсож яснаа. Чи одоо юундаа тунирхаад байгаа юм бэ? Өмсөж зүүснээ хар. Аав ээж чинь чамд бүх зүйлээ зориулж яхад тэрийг нь баярлаа гэд хүлээж ав. Ямар байгаагаа хэлэхгүй бол аав ээж чи яаж мэдхийн? Ээж аав хоёр чинь завгүй хахад хизээдээ чамд ямар байгааг чи мэдэх гээд яваад тахын. Одоо ороод уучлалтгүйгээд л ёстой том хүн шиг зөвлөндөө. Бөө юм болж ээж нэг юм гэрте орсон аав ээж хоёр нь гэрээсээ явсан гинч мэдэхгүй бүр найзынтай хоноод байвал тэндээ бай гэж загинчдаг. Дөнрөнч тэсэлгүй буцаад гараад явчихлаа. Соноо бурааг хүргэж өгөх замдаа номын сан орох бас тарах цаг. Тэгээд гэрийнх нь гадаа өөрийнх нь хүслээр 10 минут хүлээн гэхтэн бураа ууралсан ч бороонд мөрөө норгон байж инээгээ зогсох соноод юу ч хэлж чаддгүй. Жонхонод хүүхдүүд дахиад эдэнгээ дөнрөөнийг дахиад гэрээсээ зугтаа юу гэхэд гэрээсээ явсан ч мэдээгүй байхад дахиж гэрээсээ явахгүйгээд хоолоо идэцгэн. Нөхрийнхөө төрсөн өдөргээд айл болгон дахин авч өгсөн байна л да. Жонхоны ээж өрөөндөө ортол нөхөр том хүн идээд сууж яхан тэр. Баса төрсөн өдөр яасан удтын дуустдаг юм уу гэдэл өглөөстэй аав нь гидсний бүрхэд 0 орох үед нь том хүүтэйгээ нөгөө цуглуулгыг нь хаяхаар болно. Хогийн саунд хийж явахдаа нэг хуурцаг болоод учиргүй их баярлдаг. Хүүхдүүдийн өрөөнд тэгийг дээрлэхлээгээд догсууныг шүүж яхан тэр. Баахан идүүлж 0 орсныхан дараа тээгээс догсууныг асуухад догсуунд эмэгтэй хүний хуваар сайн гэхэд найзууд нь бүгд гайхаж шоолоход Жонхон дахиад л эвгүй байдалд ороод үлддэг. Жонхоны ээжийн олсон тэр хуурцаг нь хүүхдүүдийнх нь багтаа дуулж байсан дууг нь битсэн хуурцаг байлаа. Бааса тэрнээс гадна Жонхоны аавынх нь ээжийн хоолойч сонсогдох нь тэр. Тэр хоолойг сонсоод л аав нь хэлэх үггүй гацав. Энэ өдөр бас хүүгийнхэн төрсөн өдөр байсан байдаг. Тэгийн аавд хоол оруулж өгөөд гарах гэтэл Соноогийн ээжийг хамт идчихэд яв би ч гэсэн ганцаараа хоолохоос залхаж байна гэд хамт хоол идэхээр боллоо. Оройн нь Жонхоны аав яагаад төрсөн өдрөөрөө сэтгэлээр унаад байгаагаа сая л ойлгосноо хэлдэг. Тэр нь ээжигээ бодоод санаад тэгдэм байна. Уг нь тэгдэггүй гэж бодсон өөрийн мэдлгүй ингээд байт юм байна. Ятхнаа төрсөн өдрөөрөө залгамаар байж болохгүй. Ээжигээ үнэхээр их санаж байна гэд сэтгэлээ удлаад уйлхан тэр. Эхнэр нь ч үүнийг нь ойлгож байгаа учраас дуугуул тайвшрууллаа. Догсооны найз нь хувь тавилангаар жомбун ахта уулзсан гэдгийг хэлдэг. Бас анхны харцаар дурлсан гэдэл аваад хайн. Догсоон ч итгэж чадахгүй. Манай дээд айлын жомбун ахуул гэдэг. Бас өөрөөс нь асуусан чинь юу гэж байна гэхтэн мэдхгүй нууц гэд хэлдэг. Яг үнэндээ явах хэрэггүй. Битгий яв гэд хэлчихсэн байхан тэр. Жонхон өрөөндөө байж яднаа. Одоо сэтгэлээ илчлэе гэж бодож байтал ахиад л цаад гараад ирхэн тэр. Соноо тараад ирсэн бураа гэрийнхээ үдэнд зогсож байна. Хүлээж байгаа нь ч учиртай юм хэлэх гээд байж байдаг. Соноо хэлэх гэж байгаа зүйлийн дараа болё гэсэн ч одоо хэлье.
Чи үнэхээр төвөгтэй юм аа. Гэхдээ би чамд итгэл төрүүлээд ингээд ах шиг байна. Би ч гэсэн чамд сайн. Хоёулаа үерхийл гин. Хүнд хэлвэлээ тэр өдөр нь шууд дууснаа л гэж хэлээд инээхт нь сануу нисэх шиг л болоод энэ анги дуусна. 11-р анги 3 төрлийн зүгнэл. 1989 оны 2 дугаар сар боллоо. Жохом тасгал хөдөлгөөн хийх гэж байгаа үедээ дунрууны аав гарч ирснээр хогоо шүүрдээ зогсчдөг. Гэтэ энэ ч тасглал да. Өвлийн хүүтээ салхитаа жихэн өглөөд огсуунид ч бас хүйтэн бүрхэж байлаа. Хүүхдүүд нь бүгд л халаалт муу хүүтэн гэрт хэд давхарлаж өмссөн хувцастай нүүх талаар ярьдагч дахиад хитгэн жилт хэсгийг гуйн аав нь ярилцаж байх нь тэр. Ээж хайцсан бүү мэд. Дээдэлд бас ээж байхгүй хідэн ирчүүд хооллож байна. Соноо бас дүүгээ хооллоод ээж нь байдаггүй. Энэ ээжэр гихтээ хайччваа. Эрэл сүрэл болоод байсан 3 ээж харин үзмэрчд үзүүлээд сууж яхан тэр. Бүгд л хүүхдүүдээ асуугастай. Тэр тусмаа ахлах сургуулийн 3-та бүр илүү санаа зовж асууна. За ингээд нэг нэгээрээ асуух болов. Эхлээд Жонхоны ээж баг хүүгээ асуухад азийн үд нэгцэн. Удахгүй азийн тэнгэр ивэн гэхин тэр. Баг хүүгээ аясаар нь байлгахад сайхан амьдрна. Том нь бол арчаагүй гэж авсан. Ирэх жил тэр азан ирэх юм байна. Тэгсэн том хүн шалгалтандаа тэнцгнэ гэдэл баярлаад унна. За дараагийнх нь Соноогийн ээж. Манай хүү сөвлийн их сургуульд орох болов уу гэтэл өөдөөс нь нэг сонинж умалснаа. Тэрнээс илүү том асуудал байна. Тэр бол чиний хувь тавилан л гин. Юу гэдгийг нь асуудал дүр солигдсон инээлдэд унна. Жохом юу гэдг нь мэдэгддэггүй. Дараагийнх нь догсоны ээж. Охиноо сургуульд орох болов уу гэж асуудал нэрийг нь солигдохын тэр. Тэгвэл бас л аз ирэх юм бах уу? Тэгэд нэрийг нь асуунгууд дүр солигдсон танихгүй нэрээр дуудаад явчихна. Догсоны ээжийн дуудсан нэр нь Суян. Гэрийнх нь гайхастай. Хэнийг дуудаад байгаа юм болоо гэтэл догсооныг дуудаад байх нь тэр. Тэгээд мундаг үзмэрчд үзүүлсэн хуучин нэрээр нь дуудвал аз нь харин гисэн гэд шин нэрээр нь дуудаад байх нь тэр. Бусдыгаач шин нэрээр нь дууд гэд захиргаатна. Аав нь бол мэдээж уурлана л да. Гэрийнхнээс нь гадна хуршүүд нь бүгд л Суян гэж дуудахаар болсон байдаг. Догсон бол нэрэндээ дуртай байна. Бас аав суусан суудлаасаа болж гэрийнхэн шал дали гэдгийг олж мэднэ. Зургтын доод тавираас гарч ирж байгаа юмыг нь хараач. За ингээд сохирсон биш завшив гихчээр манай хэд шалаад засуулахар болно. Засвар явагдаж хэд хоног дээд айлд байхаар боллоо. Суян номын санд хичээл хийхгүй зөвхөн Жонхоны хэлсэн үг нь л бодогдоод байдаг. Харин найз мануугт нь Жомбул харагдаад энэ охтууд хичээл хийх шинжгүй. Хүй энэ маань яагаа вэ гэсэн төрүүлж сэтгэлээ илчлээд хаягдчих. Найзууд нь ч үглээстэй. Өөрөө хаягдчихад бас болоогүй найзтай санаа зовоостой. Жонхоныг юу гэж вэ гэсэн битгий тарилц гэсэн гээд охтуудын хооронд хилээцтэй гэдэл бас бөө юм болно. Гол нь төрүүлж гууж болохгүй шүү гэдэл захина. Жонхон Тэгийн хэлсэн догсон сайн гэснийг нь сонсоод өрөөндөө байж ядна. Тэгж яагаад хоолоо идэх гээд гараад ирсэн доод айл нь нүгэд ороод ирсэн байх нь тэр. Орой хоолнд том эзэгтэй үхрийн махан стейк хийж байна л гин. Хуршууд нь ч амттай хоол идээд дулаахан гэрт духтаа байлаа. Хоолныхоо хажуугаар бас шүл хийсэн байна. Зөвхөн энэ хоёр айлч биш. Сонууч хамт хоол идэх гээд ороод ирнэ. Бураагийнхан хажууд чихэж сууч энэ тэр. Шинхэн хосоо даа гэж. Хоолч бэлэн боллоо. Солонгос маягийн стейк юм уу та? Гаднаас нь нэмээд Соноогийн ээж Тэгийн аваад ирлээ. Хүн ихтэйд томчууд галтоогоороо орж идэхэр болов. Тэгсэн ойр зур юм яринга Тэгийн аав Соноогийн ээжэд тэрийг ч аваад өг, энийг ч аваад өг гэд эрхлээстэй. Гаднаасаа догсон ч ирлээ. Яг хоол идэх гэж суудал Тэгд хоол аваач өдөг гэд Суяныг явуулна. Хоолоо өгчгөөд гарах гэсэн идэх шинжгүй болохоор нь манаж сууж эдхийг нь харчгаад гарах гэсэн. Надад кофе хийгээд өг, ус чаваад өг, ийм ч юм хийгээд өг, тийм ч юм хийгээд өг гэд бас л эрхлээстэй. Нөгөө талд аав яг адилхан зан гаргаад бусад аав ээжүүд Тэгийг хүн сайн болж гэнэ үү гэж асуухад Тэг хүн сайн болох нь мэдэгддэм а. Гэхдээ зэрэгцэн Соноогийн ээжийг зараастай. Тэгснээ сайн хүндээ их ирэх болчдгийм аа л гэж авсан. Үүнийг сонсон нөгөө хоёр ээж байдлыг ажаад хандыг аваад догсон харин нөгөө талд удаан твчсний эцэст тэсгэл алтна. Өөрөө хий гэтэл манай хүн өөрөө хийж гэн гэж ёстой хэцүүхэл юм болно. Хажуугаар нь догсон бишээ Суяныг санамсаргүй зохиод хамраасан цус гаргацдаг. Манай хүн бөөн уур. Нөгөө гэрт ирэхгүй байгаад нь санаа зовсон Жонхон байн цаг хараастай. Нууцаар ярьж агаад бураа Соноо хоёр баригдан алтна. Соноо номын санч явлаа. Жонхоны ээж догсооны ээж чинээр авсан паспортаа үзүүлээ сууж байна. Анх удаа гадаад бүр Японд руу нөхөртөөгөө хамт явхаар болсон талаар нь ярилцсан. Бас хөзөр тоглох гээд Соноогийн ээжийг хүлээж байсан ч гаднаас охиноо дагуулж орж ирж үлдээгээд яваад өгнө. Зүгээр яваагүй дуртай дууных нь касетыг өгөөд үлдээн. Энэ дуу байхад л аргалагдаад байх юм байна л да. Ингэтлээ яарч байгаагийн учир нь хүүгээсээ нууцаар оройн цагаар цэвэрлэгээний ажил хийж байгаа юм байна.
Сонуу гудамдаа бурааг хүлээж зогсоод бүр хүзүүгээр нь тэврэх гэтэл Ноэл Жамбо хоёр гараад ирнэ. Гяс зайгаа аваа зогсож чинь. Юу хийж байгааг нь асуухад эгчтэй ярих юм байсан юм аа л гэр. Иймээрээ хоёулахнаа юу ярих гээд байгааг нь лавлаад асуутал Сонуу ээрч мураад хариулж ядчихад бураа томчуудын хэрэгт битээ оролцоод чамд ямар хамаатай юм гэж хэлээд тас загнаад яваад өгнө. Ноэл гэхдээ нэг сэжиг аваад л байгаа юм да. Жамбон бураагаас авсан зоосороо нийгэм хусаад байхын тэр тэгсэн хоосон гараад ирэхээр Ноэл тайвшруулаад дахиад хэдий гэвдвэл нэг уут дахиад гэж гарч ирнэ л гэж байна. Одоо ч гэсэн азаа үзээр байгаа болтой. Хариуд нь Жамбо өрөөндөө авч ирээд шургуулгаа онгоолгож харуулсан чинь нэлээн олон дахиад гэсэн бичиг. Тэгснээ азгүй бүтэлгүйгээ гайхаад л байж байсан. Ээж нь жинжүүг оруулж ирж өгөөд мөнгө олоод ирээгээд гараад явчихдаг. Тэгсэн яасан байх нь? Манай хідэн аав ээж мөрөдөө тоглож байдаг шүү. Би сайн тоглож чаддгүй гэд Дунрууны аав хүзрөө бариад авна. Гадаа нь харин бураа Сонуу хоёр шинхэн хосод эмэгтэй нэрхтэйгээ номын санд хүргэж өгнө. Хичээл хийхгүй болзоонд явъя гэсэн ч дараа болын юмд бэлдэж байгаа би хичээл хийхдээ гэдэл ойртуултгүй. Тэгснээ гаранд гүрлээ хүмээр байна уу гэдэл бас уурлана. Эгч нь явлаа гэд нэг хос юм шиг биш. Эгчдүү хоёр шиг мэдрэмж төрүүлээд байна да. Жохом төвлөрч ихсэн хичээлээ хийж байтал хөлнөөс нь нэг гар бариад авдаг. Йоо ингэж яах гэж. Дөнрөн унтлахын өрөөндөө унтаж байгаа ихтэй. Даараад байна над хүнчлээ өгчих гэд буцаад унтаад өгнө. Нөгөө талд бураа хичээлээ хийсээр Жонхван гэрээхэн гадаа нэг хүү хүлээсээр хүлээж байгаа хүн нь тээгинд унтаж байдаг. Мануг басаа хичээл хийсээр хичээл биш захаа бичээ сууж байгаа юм байна. Хинтгээж Жамбонд нөгөө сайн биш гэдээсэн ах хоёр ээжигч хүлж өгч байна да. Маргааш нь ихнэрүүд нь хөөхөн нөхрүүдтэй ховлаад байгаа болтой. Нөгөө хоёр нь багш болохоор тгий штэ гэснээр орой оройд хожоод өгье гэд ихнэрүүдийн талд орно. Бас Жамбоны шалгалт маргааш болох юм байна. Манай хэд санаа зовсоор. Шилдэг сурагчид шалгалт өгч байгаа өрсөлдөө их байгаа гэд мэдээ үзэл сууж байсан. Утас дуурайд Сонуу Жонхвантай яриагээ залгахаар нь ах нь харилцуураа өгтөл авангуудаа бураад өгчдөг. Энийг нь харсан Ноэл харсаар л Жонхван догсон хоёр угаалгын өрөөний гадаа таарна. Байж байгаа дор гэсэн ч яваад орчдөг. Хоолоо идээд сууж исэн догсооны ээж угаах юм байна уу гэхийг сонсоод усанд орохдоо угаасан хувцснуудаа санаад гүүгээд очтол Жонхван алчууранд богоод гаргаад ирнэ. Яна дандаа дотор хувцс байх нь тэр. Хоёр аавч ажилдаа явлаа. Нэгийг нь битгий юм аваарэ. Харин нөгөөхийг нь юм авч ирээч гэдэл өглөөд явуулна. Бас эрт ирж өшөө авч өгөөрэй л гин. Арай боллоо. Дуу дууга авалцаад аавд хүрээд ирлээ. Сануугийн ээж хоолоо идэж байхдаа байн л цаг хараастай. Номынсаа явахгүй мó гэж сануулад явуулчихна. Араас нь сандарсан хүн хамаг хуцаа цуглуулаад окноо тэврээд гараад явлаа. Нөгөө гэртээ Жамбон азаа үзсээр бас л хоосон. Жинжүүч хүрээд ирлээ. Хөвгүүд тэгэнд тэг тэмцээндээ бэлдээд дугуулан дээрээ. Гаднаас догсоо нэмэгдлээ. Цонхоор гарах Жонхван руу даллахад зөрүүлээд гараараа далсна. Гудамд бурааг хүлээх сануу. Үүнд нь бураа баярлаад байдаг шүү. Найз залууга хүргэж өгдөг найз охин надаас өөр байхгүй байхаа гэдэл ганц алдах болцооны цагаа ашиглах манай хоёр. Би биедээ сайн байх шалтгаанаа яриад л бас өмнөх нүдний шилэн зүгээр байсан гэн хэлэхэд би өөрөө мэдчихэв. Битгий надад цаагаад гэдэл хөлн дээр нь гიშгэд яваад өгчдөг. Хүүхдүүдэд тоглолт үзэх талаар яриад би биенээсээ асуухад догсоонаас бусд нь явахгүй л гин. Догсон Жонхван руу ширтээд яагаад нэр юм уу гэдэл гомдлын харцаар хараастай. Бусд нь үзэх нь хамаагүй ч ганц хүнийг л хамт үзээсэй гэд догсон чин сэтгэлээсээ хүсэж байдаг. Зурагт үзэх тэгийн аав дээр Жонхван очиод хөзөр тоглохгүй мүү гэхэд дан мэрэгжлийн хүмүүсийн бооцоо том юм бэлээ гэсэнгээ сууж байна. Мэрэгжлийнхэн ч тоглож байна. Хичээлийн эрхлэгч авах мөнгө тооцоор хөзрөө дахин тарна. Яг тэр үед нь хүүхдүүд аав ээж нь хоорондоо тоглож байгааг мэдээд дөнрөн эцэндээ амьдрахад хэцүү байна л гэдэг. Яасан гин асуухад аав нь залуудаа ямар хочтой байсныг мэдгүй л гэж байна. Дөрс буцаад аав ээж дээр нь ирээд дахиад л хөзрөө нийлүүлээд хожиж байтал догцооны аав яагаад хуураад байна гэдэл гарыг нь бариад авна. Бусад нь бүгд ажаастай. Миний хөзөр байсан гэсэн ч догцооны аав инээгээд анхнаасаа газарт хоёр байсан. Яахаараа багш хүн байж заллин хийдин гэдэл нүдэрэ барьж идлээ. Дахиад хурах гэж байгаад баригдвал гар хурууг нь бяцлан шүү гэсэн хичээлийн эрхлэгч нэг сонирн болчдөг. Буцаада хүүхдүүдийн өрөөнд яриа урссаар дөнрөөний аавыг хөзөр тоглохдоо заллин хийгээд байхаар нь саажаа гэж хочилдог байсан гин. Хүүн ичиж үхнэ. Догсон харин үүнд нэг санаа зовдгоо. Манай аавын хийдэг ажлыг мэднэ сте. Манай аавыг барахгүй л гин. Нэрэж бараг хяналтын камер шиг аавыг нь хинч бардаггүй. Заллих гэж яагаад бараг л хуруугүй болохоо шахна. Ингээд бүгд номондоо орж хожлыг догсооны аав гартаа авах нь тэр. Эхнэр нь магтаастай. Нэрэ бараг хамтан энэ гудамд алаг. Тэгсэн Жонхван танаа аав тэгдгэл юм байгааз. Манай ээжийг барах хүн байна уу л гэхин тэр. Тоглолт биштэд байгааг мэдсэн Жонхваны ээж араг сэдэж ус уух гэж гарахтаа
жинжүүг авч ирснээ дуртай дууг нь тавиад бүх тоглоомыг нь бөснүүлчдэг. Догсооныхаас бусд нь баярлаж гарна. Харав хажууд цөм шатах гээд байсан юм чинь. Маргааш нь болж хичээлийн эрхлэгч жинжүүгийн сүлд дууг нь аялаастай зогсож байсан. Догсооны ав гарч ирээд өнөөдөр тоглоомоо дуусгая л гэж байна. Чадварыг нь мэдсэн яаж тоглох вэ ойлгомжтой. Оройн бусаа явна. Цагаан сар болж байхад гээд дуулаад яваад өгдөг. Зурагтаар иргэдээ гадаад руу чөлөөтэй гарч орж аялах боломжийг нь хангаж нас гаргалзахгүй гадаад базуурт олгож эхэллээ гэд мэдээ гарч яхан тэр. Манай Жонхоны ээж ч маргааш аялалд гарах нэ гэд л яриад байна. Хажуугаар нь томхоогийн шалгалтандаа тэнцчихвэл өөр юунд ч санаа зовхгүй гэдгийг хэлээд нөгөө удганы хэлсэн зөгнөл этгээд үзье гэхин тэр. Хэрвээ тэр зөгнөлөл биелвэл Сануугийн ээжийн амьдрал шинээр эхлэх нэ гэдэл инээгээд. Бас Жонхоны ээж нөхөртөөгөө танилцсан түүхээ ярьж өгнө. Би Сагуугийн биржид ажилладаг байсан юм. Бараг гухаанд би хамгийн шилдэг байсан. Ажлаасаа их мэддэг байсан болохоор тэр тэгж яагаад жамбууны автаа болцсон. Би илүү сайн байсан байхаа. Тэр үед их царайлаг байсан. Одоо бол яшигтай харагдахаас өөрцгүй. Тэгээд би галт тэрэгний буудал руу хүний зараалаар явсан. Тэнд нэг цэрэг зогсож байлаа. Би бурхнаас над руу илгээсэн бэлэг гэж бодоод л урд нэг юм гэрэлтээд л тэгээд л би төрүүлээд юм асуухаар шийдсэн байхгүй юу л гин. Яг энэ үеэр нь догсон Жонхоны өрөөнд ороод нэрэ тоглолт үзэхгүй мүү гэсэн үгүй л гэж байна. Догсон дуугүйхэн л гараад явна. Цагны чаг их дуу их тод сонсогдоод л аав ээж нь жухамл нүдээ салгахгүй харж байгаад яг 2 цаг болонгууд шалгалтын дүнг нь мэдэх гээд сургууль руу залхтал уучлаарай тэнцээгүй байна л гин. Жомбо уйлах нь холгүй өрөөрөөгөө орлоо. Догсооны ээж ороод ирсэн Жонхоны ээж бөөн ур удган дээр очиж заргалдах юм бах уу? Худлаа ярьлаа гэд бөөн ур. Нөгөө хоёр тайвшруулах гээд л үзнэ. Сануугийн ээж уцаар ярьж байд байдлыг тандаастай. Хүүхдүүдийн хоолыг хийж өгөхөр болов. Ай, нөгөө хийсэн хоолныхаа амт нэг л биш байгаа алтай. Буруу задуулснаа нөө л яриастай. Сануугийн ээж өрөвдөөд сүд. Харин нөгөө гэрт нэг л их яосон хэвтэрд орсон ээж. Аав нь босож хүүхдэд хоол хийж өг. Тэр удган мэтэд итгээд балаа юм хийхин гээд л босгоно. Хүүгийнхээ өрөөрөө орсон харин хүн ширээн дээрээ сэтгэлээр унаад хөвтөж байгаа болтой шүү. Аав нь тайвшруулад битгий толгойгуудаа гарч ирээд хоолоо идгээд хаалгыг нь хаахад манай хүн босоод ирнэ. Хэцүү байгаа мó гэтэл харин нууцаар юм идцээ сууж байна. Сайхан гар шүү. Хоолоо идэж дуусаад аав хүү хоёр савнд орохоор болно. Соноо бурааг хашаа явсанд нь санаа зовоод юм хичээл хийх мантай. Маргааш Япон явах гэж байгаа ихч хилээд авцаар өөнийг нь харсан догсооны ээж биширч өгнө. Ер нь их мундаг гэж боддог. Утас дугарлаа. Жонхон аялал жуулчлалын газар мөнгө тушаахаар утсан байгаа юм байна. Ээжээсээ паспортон дээрх өөрийнх нь нэрний англи үсгийг нь хэлээд өгөх юм тэр. Очиход зочид буудал нь өөрчлөгдсөн юм баг. Ээж нь харж байснаа яна ээж нь гал дээр шүл тавьсан гэд уцаа тасалчдаг. Аав хүү хоёрч ээжийнхээ мундгийг гайхаастай. Япон хэл гадарлан асуудалгүй л гэж. Утас дахиад дугарлаа. Жонхон ээжээ нэрийг хэлээд өгөөчтэй л гэж. Ээж нь бас л мэдэн бодолж байснаа. Яна ээж нь уус тавьсан дараа яригээд бас тацалчихна. Аав хүү хоёр юм эдингээ ээжийнхээ төгсөн сургуулийг аваасаа асууна. Утас дахиад л дугарлаа. Энэ удаа Жонхон жинкнээсээ бөөн ур. Та хилээд хийчтэй ямар сони юм бэ гэхтэн ээж нь харж яснаа. Би англи хэл мэдэхгүй. Ээж нь уншиж чадахгүй уучлаарай гэдэл инээгээд байна. Нөгөө талд аав нь хүүдээ ээж чинь дээд сургууль төгсөөгүй. Хамгийн сайн хөлсний ажилчин байсан. Тэгж яхад Япон хүний дор ажиллаад, долларч зараад, йенч зараад танаа ээж надтай адилхан баг сургуулийн боловсралтай. Тийм байлаа гэд юунд буруу байгаа. Амьдралд ямар ч асуудал гарахгүй байна. Аавын харна танаа ээж энэ хороогийн хамгийн ухаантай хүн. Амьдралд тэр цаас юунд хэрэгтэй? Хүнд гай болохгүй. Миний хоолыг л сайн бэлдэж өгөөд амьдрах л болоо. Миний хүү дээд сургуульд орж чадахгүй байсан ч аав нь ойлгоно. Ээжигээ харал та. Ямар сайхан амьдарч байна. Аав нь чамайг аавыгаа биш ээжигээ дураагаасаа гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Танаа ээж үнэхээр мундаг хүн гэдэл ихнэрээ магтана. Арай боллоо. Тэгийн аав хоолны тавгаа оруулж ирчгээд явна. Жинжүү тэгийн ааваас хайдаг бололтой. Ээжийнхээ ард ороод нуугдаад байдаг. Жонхон ээжтэй зарж байхаар нь аваад ирлээ гэж самар аваад ирсэн байдаг. Ээж нь баярлсандаа бүгд гадуур хооллохоор болно. Замаасаа ажилласаа ирж байгаа аавыгаа аваад л явна. Тэгсэн соноогүй ээж окноо өгөх гээд очсон хүн байдаггүй бүр хинч шүү. Арга бараад нүдэн анаад л тэгийн авд үлдээгээд уйлуулад яваад өгдөг. Хоолнд явсан хэдэж хүрээд ирлээ. Октод Жонхоны өрөөнд унтахаар болноо. Манай хоёр ч орон дээр унтна гэд бөөн баяр. Бураа дүүгээсээ юу өөрчлөгдсөн байна гэсэн царай муута болцсон байна гэд хэрэлдээстэй. Аав ээжүүд найрлаад сууж байхдаа удганы талаар ярина. Гэгэрсэн жомбон дахиад нэг азаа үздэл энэ удаа ац тарчдаг. Арай нөгөө том аз нь ийм жижигэр ирчихэж байгаа мó. Соноогийн ээжийн зөвгөнлийг асуусан ярьж чадахгүй инээж яснаа гинэт жинжиг сандаг. Одоо өнгөрсөн л дөө ойлгомжтой.
Сануугийн ээж яарад л ирсэн нөгөө хоёр чинь чухам эвтээ сууж яхан тэр танаа охин амар сахилахгүй юмаа гэдэл үсээ болгоцсон сууж байна. Энэ гурав маань яг л гэр бүл шиг харагдаж байна. Арай унтаж байгаад бураа сануутай уулзгаар гараад явна. Энэ үед нь Жонхван унтаж байгаад 0 орж гарч ирэхдээ таснараа нүдэнд тас анаастай өрөө рүүгээ ороод орон дээрээ очиод хэвтчихдэг. Эргээд харсан тогсон байхан тэр хараад хэвтэж байсан сэрчин. Нойрмог тогсон харж байгаад хамт явъя л та тэхүү гихт нь Жонхван шууд л за тгий гихэн тэр. Догсон хариултаа сонсоод унтаад өгдөг. Соноо буруутай уулзаад нүдний шилэн солигдсон шууд л мэднэ. Өөрийг нь ийм сайн анзаарч мэдэж ягаад дотроо их л баярлна. Соноо ихчээ таныг үнсэж болох уу гэхэд нөгөөхөн ч зөвшөөрч үнсчихэн тэр. Маргааш нь болж манайх хоёр гадаад явлаа. Таксиндаа суугаад юмнуудаа шалгаж ягаад харсан пассвортын дээр нь англиар бичсэн болгонг нь галиглаад бичсэн байдаг. Тэр бичсэн хүн нь Баакху Жонхван нь. Айл бүрлээ цагаансаар болж нутаг руугаа явлаа. Догсон буцаж гүйж ирээд Жомбонд захиа өгнө. Банууг захиа өгч явуулсан байв. Жомбон бөөн баяр. Хайрын захиа ирчдэг шүү. Энэ гудамд үлдсэн айл нь Тэг бас Сонуугийнх. Хамтдаа хооллохоор болно. Тэгийн аав үзмэрч юу гэж хэлсэн талаар асуутал дахиад нэг хүүтэй болно гэсэн байдаг. Тэгээд л шоолоод ээжлээ. Соноо Тэгийг дагуулад ороод ирсэн. Соноогийн ээж энэ ярианы араас нэг л сонио хараад байх нь тэр. Ингээд өнөөдрийн анги энд хүрээд дуслаа. Турба кино сувгтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Та заавал энэ киног бүрэн ихээр нь үзээрэй. Анги бүр нь амьдралын амт бүрийг шингээсэн байдаг. Ингээд дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай.